UBS телевизийн аяллаа баг Японы Kyushu арал дээр аяллаа үргэлжлүүлж байна. 2015 оны 10 дугаар сарын эхээр Японы баруун өмнөд хэсгийн арлуудаар аялж бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд төлөвлөж байгаа билээ. За бид Кумамото мужийн Кумамото хотоос орон нутгийн Sonex хэмээх хурдан галт тэргээр Oita мужийн Beppu үг зорин явж байна. За замдаа Асоо гэдэг газраар дайрсан. За Асууд бол дэлбэрсэн галтуулын тогоог аялагчид жуулчдад үзүүлдэг ийм жуулчлалын газар, жуулчид буудаг ийм газар байдаг. За бид ч бас энэ Асууд бууж энэ галтуулын дэлбэрсэн ором, энэ галтуулын тогоо ямар шүү байдгийг сонирхохыг хүсэлтэй байсан. Гэхдээ бас л одоо нэг жижигхэн газар хөдлөлт болсон учраас бас аялагч жуулчдыг хүлээж авах ийм боломжгүй тодорхой хугацаагаар гэсэн шалтгаанаас үүдээд бид одоо бас очиж чадаагүй. За ингээд чааш нь явсаар байгаад Oita мужийн төөр дайран Beppud ирсэн. За Beppu бол Японы нойр зогсохгүй дэлхийд дахинд алдартай ийм аялал жуулчлалын төв. За халуун аршаанаар алдартай. За халуун аршаатай холбоотой янз бүрийн яриа хөөрөө өрнүүл болно ийм газар. За ингээд Beppuгийн талаар бэлтгэсэн нэвтрүүлгээ та бүхэнд төлөвлөе.夜更けに一人で飲めば涙それより苦いから遠くで幸せなんてかっこつけてるだけだよお前は明日選び俺をはかりにかけただけ別れに言い訳つけて未練脱ぎ捨て逃げてゆく冗談じゃねえ優しさなんて冗談じゃねえ男と女あばよ一つ思い出が置き去りの胸の中За бид нар ингээд Oita мужийн Beppu гэдэг газар ирээд байна. За Кумамотогоос энэ тусгай галт тэргээр тийм ээ одоо энэ Kyushu арлыг хөндлөн гол давхидаг тусгай экспрессээр ингээд Oita муж одоо Beppu гэдэг газар одоо ирчээд байна. Тэгээ энэ Beppud бол би одоогоос чи юу вэ? 23-4 жилийн өмнө нэг удаа ирж ирсэн. За энэ Beppu бол одоо онсен буюу халуун аршааны эх орон гэж нэрлэгддэг. Тэгээ одоо халуун аршааны эх орон Beppu гэхээр одоо ер нь бол мэддэг. Тэгээ сая энд юуны ингээ Японы хот тосгоод ер нь газруудаар янз янзын арга хэмжээ манай ч гэсэн болдог шүү дээ. Сая энэ Beppuгийн цагдаагийн газраас энэ дугуй, ундаг дугуйг ингээ давхар ингээ чойжлё гэсэн юм хөдөлгөөн өрнүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ундаг дугуй, хувийн дугуй одоо бас алга болоод идэх ч юм уу эсвэл хувийнхаа өмчийг өөрсдөө бас хамгаалаарай гэсэн юм утгатай ийм кампанит ажил өрнүүлж байгаа юм байна. Одоо цагдаагийн газрын хүн цаана одоо хоёр оюутан гадаад хятад оюутнууд юм байна. Ингээ оролцож байна гэдэг. Тэгээ одоо энэ Beppuгийн стейшн тийм бэ Beppu Eki. За эндээс бол одоо Shinkansen-гаар одоо ийш тийшээ дахиж явж болно. За жирийн галт дээрээ мөн түнчлэн тусгай экспрессээр ийш тийшээ явж болно. Бид нар эндээс Кумамотогоос энд ирсэн одоо эндээс маргааш Фукуокаар явна.
бас одоо тусгай экспресс вэ. Тэгээ энэ Беппу бол одоо онсенгийн их орон халуун аршаа одоо янз бүрийн одоо төрөл төрлийн халуун аршаа. Энд бол тэр доороос нь одоо газрын гүнээс гарч идэг төрөл бүрийн химийн эрдэс бодистой хүний биеинд сайн тийм ээ. Ийм халуун аршаа оргилж гардаг. За тэгээ энэ нэг хөшөө байна. Энэ бол Аборая Кумахачи гэж. Аборая Кумахачи гэж хүний хөшөө юм байна. Хүний хөшөө. Тэгээ нэр нь их сони. Аборая гэхээр одоо одоо тос гэж нэрлэдэг тийм ээ. Абора гэдэг нь. Аборая гэдэг нь одоо тосны дэлгүүрч гэдэг юм уу? Тосны аж ахуй эрхэлж байгаа тэр юуны нэр чим шиг ийм овогтой. Тэгээ Кумахачи гэдэг 8 баавга гэдэг нэртэй. Ийм сонин нэртэй хүн байна. Тэгээ энэ хүний хөшөөнд доор бол бичээтэй байна. Энэ Беппугийн аялал жуулчлалын эцэг гэж нэрлсэн байна. Беппугийн аялал жуулчлалын эцэг. Тэгэхээр дараа нь бид нар бас сайн нягтлал, сайн мэдээллийг шүүж байгаад бас танилцуулъя гэж бодож байна. Бодвол энэ Беппу нутагт бол аялал жуулчлал тийм ээ. Одоо ийшээ бол гадаадын хүмүүс маш их ирдэг. Дотоодын Япончууд бас их ирдэг. Тэгэхээр тэр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм байгаа үстэй. Энэ хөшөөний хэлбэрийг дуурайж байгаа хүмүүс зураг авахулдаг юм байна. Би бас өчигдөр энэ дээрээ бас зураг авахуулаад ингээ фэйсбүүк дээр тавьсан. Тэгээ Аборая Кумахачи гэж хүний хөшөө байна. За тэрнээс гадна энд хажууд нь бас нэг монумент хөшөө бас байна. Тэгээ энэ хөшөөний энэ тайлбарыг ингээд уншихаар энэ цаана нь тийм ээ энэ юу оргилж гарч байна. Энэ доороос нь ингээд ус ингээд булаг шиг ингээд оргилоод гарч ирээд байгаа. Энэ бол Беппугийн одоо халуун аршааныг төсөөлж бүтээсэн юм монумент хөшөө гэж хэлж байна. Эндээс тэр ус нь бол шууд доороосоо гарч иж байгаа тийм наатарлаг, давслаг ийм халуун тийм аршаан гэж. Тэгээ хүн ингээ гараа хүргээд энэ аршааныг мэдэрч болно. Тэгээ энэ Беппу бол одоо халуун аршааны их орон гэдгийг энэгээр ингээ төсөөлүүлж энэ одоо гадна дотноос ирсэн хүмүүс бол хамгийн түрүү энд ирдэг учраас энэ хөшөөг бол энд одоо зохион бүтээж бий болгосон байна. Нөгөө талд нь бол одоо автобусны буудлууд байгаа. Автобусанд суугаад одоо энэ янз бүрийн одоо онцгой аршаан байдаг газар руу явж болно. За Беппугийн түүх дурсгалын одоо газар руу явж болно гэж энд хүмүүс бас тайлбарлаж ярьж байна. За энэ хүн Аборая Кумахачи гэдэг хүний талаар товчхон танилцуулъя. Энэ хүн 1863 оноос 1935 оны хооронд амьдарч байсан юм байна. За цагаан будааны тариалан худалдаа эрхэлдэг чинээлэг айл төрсөн. За тийм ч учраас багасаа бизнес цагаан будааны тариалалт худалдаанд бол нэлээд мэдлэгтэй болсон ийм хүн юм байна. За 30 настайдаа Осака хотод шилжин суурьшиж цагаан будааны худалдаа арилж байгаагаар нэлээд хөрөнгөжсөн. За дараа нь харин ажил нь бүтлгүүтээд бас нэлээд тийм хоосорсон ийм түүхтэй юм байна. Эхнэр нь Беппу нутгийн хүн байсан учраас за Беппуд ирж халуун аршааны үйлчлэгээ эрхлэн амжилт олж эхэлсэн байна. За ингээд энэ Аборая Кумахачигийн хувьд бол халуун аршааныг зориг ирж байгаа хүмүүст сэтгэл гарган үйлчлэх, за бүс нутгаараа хамтран нэг дэмжин ажиллах санааг ажил хэрэгж болгож Беппу нутгийн аялал жуулчлалын салбарыг нэлээд оройлон зүтгэгч болж гарч ирсэн. За тэгээд энэ салбарт нэлээд амжилт олж бүр Беппугийн аялал жуулчлалын эцэг гэж нэрлэгдэх хүртэл хэмжээнд очсон байна. За ингээд 2007 онд түүнд зориулан бидний одоо энэ харж байгаа хөшөөг Беппугийн өртөөний өмнө босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн юм байна. Дэлхийд сүлжээгийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна.
Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass плитийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани. Дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаат хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За бид нар энэ Оита мужийн Беппу гэдэг газар аяллаа үргэлжлүүлж байна. Энэ Оита муж бол бас Монголтой бас дотн харилцаатай Баян хонгор аймагтай байхад их олон жил одоо харилцаж ингэж нөхөрлөж байгаа. Энэ Оита мужийн өрнүүлдэг хөдөлгөөн нэг муж, нэг бүтээгдэхүүн гэдэг. Нэг муж болгон 1-2 одоо тийм брэнд одоо улс орон даяараа бүр дэлхийн нийтэд энэ мужийн одоо нүүрийг харуулдаг тийм нүүр царай болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн хөдөлгөөн өрнүүлдэг. Тэгээ манай Баян хонгор аймагт бас энэ туршлагаас хуваалцаж тусал дэмжилж хамтарч ажилладаг гэж эдэг. Тэгээ энд ингээд Оита мужийн Беппу гэж газар ирчээд байна. Тэгээ бид нар энэ буланд байгаа сая бид нар харчлаа энэ гест хаус одоо байрлаад байна. Гест хаус гэдэг нь маань бол одоо аялал хийж явж байгаа жирийн хүмүүс гэдэг юм оюутнууд гадаадынхын буудаг газар. Тэгээ энэ удаа бол иймэрхүү гест хаусуудад бас нэг ганц хоёр удаа бууж үзэж байна. Одоо миний хувьд бол бас сонирхолтой байна. Одоо ийгээд их айтайхан. Зүгээр нэг тийм том буудалчиг одоо тансаг инээ тэрэ биш те. Гэтэ ингийн. Гэтэ их цэвэрхэн тэгээ их зохион байгуулалттай. Орой 10 цагаас хойш чимээ шуугаа гаргаж болохгүй шүү. Өөрөө л 10 цагт бол яг одоо унтцгаа гэсэн утгатай те. Тэгээд зураг телевизор байхгүй нь. Өөрөөр телевизор байх юм бол тэр чинь чимээ шуугаан гараад ингээл байх жишээтэй. Тэгээ нэг үүргэвчтэй сайхан гадаадынхан оюутнууд, японочууд өөрсдөө бас ирдэг юм байна. Гэрүүлээрээ ч хүмүүс ирсэн ингээл буудаг юм байна. Тэгээ дотроо нэг давхартаа сайхан ингээд диван энтер засцсан ширээ сандалтай. Тэгээ галтгоотой тэндээ хоол энтер хийж болдог. Тэгээ аяг тавгаа өөрсдөө ингээ угаагаа цэвэрчдэг. Тэнд бүх юунууд нь байж байна. Угаадаг тэр фери, уусмал тэгээ аяг тав гэнтэн. Тэгээ бүх хүн одоо нэг давхарт бол цаа хоол идэж уучаад битээр хүртэл сая кофегоогоо тэдэн талах, масл талах одоо боо энтер авчиж идээд тэгээ тэргээ цэвэрлээд ингээ гараа авчдаг. Тэгээ өрөөндөө болохоор юм давхар ортой. Тэгээд тэнд өрөөнд бол хоол унд идэж болохгүй зөвхөн унтаал ингээ гардаг. Тэгээд жорлон ариун цэврийн өөрөө халуус бүх юм нь байж их зохион байгуулалттай. Тэгээд би тэр бас хүмүүсээс асуулаа тэнд буусан Япон
залуучууд оюутнуудаас асуусан чинь тэгж их аюулгүй байдал талаасаа их зүгээр санаа зовхгүй байж болдог. Тэгээд их итгэж болно те ямар нэгэн муу юм болох болов гэж ердөөсөө та санаа зовох хэрэггүй те. Бүх одоо Японд байдаг зарчим бүх юм энд үйлчилдэгэ гэд. Тэгэхээр дүрмтэй энэ дүрмээ бол ягшил баримтлах хэрэгтэй байна. Өөрөөр л одоо гадаа үүдэнд нь гутаа тайлчгаад сандаалтаа ордог. Тэгээд сандаалаа ингээд өмсөөр ингээд явдаг. Дээшээ өрөөндөө сандаалаа үүдэнд нь тэр юугаа улавчаа тайлчгаад ингээд өрөөрөг ордог. Өрөө энэ төр цэвэрхэн их сайхан замбраатай ийм юм байна. За бид нар энэ Беппу-ван гэдэг Беппугийн булан гэх юм бол одоо булан гэдэг маань одоо яг энэ далаа тэнгисээс ингээд их газарч гэдэг юм арал руугаа ингээд сүлхийж орсон хэсгийг булан гэж нэрлэж байгаа шүү дээ. Далаа тэнгис газараас арлаасаа те далаа руугаа ингээд хушуурч орвол хушуу гэж нэрлэж байгаа тийм ээ. Тэгэхээр Беппу-ван гэдэгт ирчээд энэ Беппугийн булан. За тэгээ энэ талд бол одоо миний баруун гар талд Сетонайкай түрүүн би хэлжсэн тийм ээ. Сетогийн дотоод тэнгис гэж би нэрлээд байгаа. Далаа биш. Яг нь бид нарт далаа шиг харагдаж байна. За энэний цаана бол одоо Хоншуу арал за ийшээгээ Шикоку арал гэдэг ингээ байгаа байх. Тий. Тэгээ энд одоо жишээлбэл өглөө одоо 9 цаг 45 минут болж байна. Хүмүүс машинтайгаа ирд зогсоод энэ одоо энэ харагдж байгаа жижиг усан онгоцнуудаа завьч гэж хэлэх нь хаашаа усан онгоцнуудаа юм ачаалаа нэ хүмүүс. Тэгээ ингээд тэнгис рүүгээ гардаг болтон. Тэгээд зарим нь загас орхин бариад бас өөр яадаг юм байгаа. Сэлж барьдаг юм уу эсвэл яадаг. Тэр хүмүүс нь ингээд явдаг бололтой. Энд нь ингээд сая би бас хүнээс нь зөвшөөрөл аваад орж ирлээ. Ингээд тодорхой мөнгө төлсөн машина тавих, за энэ усан онгоцнуудаа ингээд тавих ийм зөвшөөрөлтөө усууд нь орж ирдэг юм байна. Тэгээ ингээд бид нар ингээд аялаад явж байгаамаа ингээд зураг хөргө авах гэсэн чинь за болно. Тэгтээ хамаагүй явж байгаад ус руу унчваа гэдэг чинь. Тэгээ энд нэг нохоо өнтер уйдсан ийшээ бүр тийшээ бол оруулахгүй юм байна. Үүн тэн дээр зогсож байгаа тэр далаа харагдуулж байгаад яриа хөөрэй хий гэж бодсон бол эрсдэлтэй гэдэг одоо энэ нохоо уйдсан хүн оруулахгүй гэж ингээд зарим газараар ингээд тор татсан байна. Аль болохоор хүмүүсийг яг далайн ирэг дээр өөрөөр нь ийм өндөрлөг газар дээрээс хүмүүсийг харуулахгүй тулд ингэ чинь эрсдэлтэй гэдэг. Тэгээ очичгоо тэгээд айтайхан зогсож байгаа зураг хөргөө аав гэд тэгж байна. Тий, тэгээ энэ Беппу бол одоо ингээд миний зүүн гар талд ингээд за яг хот. Тэрний цаана бол ингээд уус харагдаж байна ингээд. Уул. Тэгээ арлынхаа ингээд гол хэсэг рүү ингээд нэлээд өндөрлөг уустай. За тэгээд яг эрэг дээрээ нэг иймэрхүү. За тэгээ ийшээгээ тэнгис далаа нэг харагдаж байгаа. Иймэрхүү дүр зураг харагдаж байна. Тэгээ би явсан газрууд дээр дандаа фэйсбүүк дээр мэдээлэл оруулаад явдیں۔ Тэгээд энд сурж исэн залуучууд энэ төр орж иж их гоё газраа ингээд нэг талдаа ингээд уулсан ингээд сүндэрлээд нөгөө талдаа ингээд далаа тэнгис нь ингээд харагддаг их гоё газар. Би наан чин сурч исэн юм аа энэ төр гээд. Тэгээд дашим дуулахад бас ингээд би фэйсбүүк дээр мэдээлэл өчээд ингээд явхаар
хүмүүс их хандж байна. Одоо энэ Facebook найз нараар Facebook руу ордог хүмүүс, Япон хүмүүс, Монгол хүмүүс тий одоо ингээд өчигдөр бид нэр Кумамотогоос ирсэн шүү дээ. Тэгэхээр Кумамотод бол одоо нэг тийм профессор байгаа шүү, археологч. Монголтой олон жил одоо хамтарч ажиллаж байгаа тэр профессортай уулзаад бас яриа хөөрөг нь авчгаараач гэдэг юм уу гэх маягтай. Энд Беппугийн одоо Аз намхан 7 их сургууль гэж олон улсын тийм сургууль байдаг юм байна. Өчигдөр тэр Япон бүсгүй бас ярьж байсан. За Facebook дээр Монгол залуучууд ч гэсэн бас бичиж байна. Бас нэг тийм их тийм нээлттэй их сонин сургууль байдгийн шүү гэж. Тэр Кёотод Сайонжи Кимочи билүү дээ. Өнгөрсөн одоо 1800-аад оны сүүлээр эсвэл 1900-аад оны эхэрч үлээ. Сайонжи Кимочи гэж одоо язгууртан гаралтай тийм сэхэтэн мундаг сэхэтэн байсан. Тэр хүн Рицмейкан гэж сургууль үүсгэн байгуулсан байдаг Кёотод байдаг. Тэрний салбар тэр сургууль энд нээсэн юм байна. 80 гаруй орны оюутнууд суралцдаг. Аз намхан 7 орны их сургууль гэж. Тэр сургуульд монголчууд бас их сурдаг юм байна. Тэр сургууль энд байдгаа тэргээд иймэрхүү яриа хөөрөө бас сонсч явж байна. За нэг иймэрхүү. За тэгээд за эндээс тэр онгоцоороо гараа явж ш хүмүүс тийм ээ. Энд ирж тийм ээ машина энд тавьчаад машинаар давхиж ирээд тэгээд юмаа ачиж аваад ингээд далаа руу тэнгис рүү ингээд гардаг юм байна. За ингээд Беппугийн одоо булан гэдгээр одоо ирж үзлээ. За нэг иймэрхүү. За ингээд цаашаа үргэлжлүүлээд явъя. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За өнөөдөр 2015 оны 10 сарын 12 бидний Оита мужийн Беппу гэдэг газар ирээд 2 хонлоо. Ингээд аяллаа дуусгаад өнөөдөр 10 цаг 20 минутаас Соник гэж нэрлээд байна. Хурдан энэ орон нутгийн хурдан галт тэргээр Фукуока руу явах гэж байна. Фукуокаг манайхан сайн мэдж байгаа. За өдөр тийшээ Фукуокад очин. За Фукуокад очоод Фукуокагийн талаар Кюшугийн талаар бас тодорхой яриа хийн. Тэгээ энэ Беппуд 2 хонлоо үндсэндээ өчигдөр одоо тэр халуун аршаан байдаг газруудаар нэлээ явлаа. Тэгээд энэ тухай та бүхэн танилцуулна. Тэгээд энд гест хауст 2 хоноод ингээд явах гэж байна. За ингээд бүх одоо ачаагаа үүрсэн. Энэ ачаа маань одоо өглөөгөр арай гайгүй хөнгөн юм шиг. Өдөр тийшээ хүндрээд орой бүр үрдээсээ артал чинь нэг юу вэ шүү, бага нь вэ шүү. Одоо нэг 8-9 кг байна. За ингээд үүрээд ингээд явна да. Тэгээ энэ гест хаусын талаар өмнө нь бид нар бас ярьж байсан. Түрүү их сони юм байна. Америк хүмүүс, европчууд, солонгосчууд, Азчууд бүгдээрээ ингээд буудаг юм байна. Япон хүмүүс ч гэсэн олноороо бууж байна. Гэр бүлээрээ хүртэл бууж байна. Тэгээ их зүгээр их энгийн. Тэгээ их цэвэрхэн, их зохион байгуулалт, их дүрмтэй. Бүгдээрээ дүрмээ баримталчих юм. Орой ариун цагаас хойш чимээ гаргахгүй. За телевиз байдаг юм байна. Би телевиз мэдхгүйсэн тэр номын санта бүр ном уншаад сууж болдог газар. Тэгээ өчигдөр бас нэг Япон залуучууд бид нар хоол хийх гэж байна гэдэг өөрсдөө хоол хийж болдог юм байна. Тэ хоолны хэрэгсэл бүх юм байж гаднаас нэг жоохон ногоо жоохон загас энэ төр авчирчаад танд Япон хоол хийж үзүүлээгээд. Тэгээ бид нар завгүй байсан учраас тэгээ чадсангүй. Тэгээ нэг Америк залуу бас аялаад явж байгаа гэдээ ярьж байна. Японоор бас нэг хальтмалт ярьдаг юм байна. Тэгээ би ингэж явж байгаа хүн энэ төр гэдээ ярьсан чинь их гайхаад та надад Япон заншил зааж өгөөч энэ төр гэдээ би тэгээ цав байхгүй.
Тэд нартэйгээ уулзаад ярьчих гэсэн бас зав байсангүй. Өглөөгөр ингээ их эрт гараад алга болцгооч. Тий. Тэгээд бас телевиз үзэж байгаа монголчуудаа ялангуяа одоо залуучуудаа ингээ хэлэхэд тийм ээ. Нэг иймэрхүү хөнгөн маягийн аялал их зүгээр юм байна. Одоо энийг бол би саяхнаас л мэддэг болж байгаа. Ер нь аялал хийснээс хойш би одоо их юм мэддэг болж байгаа. Тэгээд энэ HIS гэдэг одоо манай ерөнхий ивент итгэж. За энэ HIS-ээр дамжуулчих юм бол бүр амар. Одоо бүр хэдэн мянган буудлууд, жижиг том бүх буудлуудтай холбоотой. Тэгээд аль болохоор олон хоногийн өмнө, сарын өмнө, 2 сарын өмнө захиад бол үнэ нь бол навс уудаг. Тэгээд яг ойртоод ирэхээр үнэ нэмэгдээд идэг. Тэгээ урьдчилаад захиалчих юм бол баараггүй байдаг. Тэгээ тэр үтгэл би өөр тэр энэ бол HIS-тэй холбоогүй. Зүгээр Booking.com, Rakuten.com гэдэг ийм зочид буудал, янз бүрийн жуулчлалын энэ сервис үзүүлдэг юунууд байна. Компаниуд байна. Тэдний бүр гишүүн болцоход ингэхээр мэдээлэлээр ирээд байна. Ирэх сард хэрвээ та Токио, Осака явах юм бол ийм хямдхан зочдууд өрөөнүүд байна шүү энэ төр гэд. Ингүүл их зүгээр юм байна. Тэгээд HIS-ээр захиалчих юм бол HIS бол давхар хийгээд гэн онгоц зочдууд л. Тийм. Нэг иймэрхүү мэдээлэл өгөх гэсэн. Тэгээд за яг хөө зүгээр албаны хүмүүс ч юм уу одоо жоохон настай хүмүүс бол ийм гест хаус буухад бол арай зүгээр зохимжгүй байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол орон нутгаар хийх аяллыг бол ийм гест хаус буугаад явахд бол ердөөсө буруу юм байхгүй. Ганцхан бид нар одоо ингээд телевизийн бичлэг хийж явж байгаа учраас нөгөө камерын хөөл за тэгээ энд ард талд компьютер байгаа. Тэгээ зайнууд, батарейнууд их хүнд байдаг учраас тэр маань жоохон түүртээд иймэрхүү буудлаар ингээд тойроод явах жоохон төвөгтэй байгаа болохоос биш зүгээр хөнгөн аялал хийгээд явж байгаа улсууд бол гест хаус нь бол ерөөсө хамгийн зохимжтой юм байна гэдгийг хэлэх гэсэн. За тэгээд яг түрүүний Япон бүсгүүчүүд, залуучууд түрүүний гэдэг нь миний хэлсэн. Энэ оюутнууд ингээ аялал хийгээд явж байгаа тэр Америк залуу энэ төр байсан. Тэд нартай ингээд ярилцлага мэтэр хийхээр ерөөсө болохгүй өдөр таарчихгүй. Тэд нар чи аялал хийж байгаа улсууд учраас орчхол гараад гүүгээ гараа авчих юм. Тэгээ өглөөгөр босоод нөгөөдөлдөө харах гэсэн чинь аль хэдийн өглөө босоод алга болчих. Тэгээ зарим нь явчихжээ 1-2 л хонж ийн. Тэгээ дараачихсан газар руу явчих тийм ээ. Уг нь тэд нартай ярьсан яриагаа уг нь бичлэгийгээд авчвал бас сонирхолтой байж магадгүй юм. Тэгээ амжсангүй. Тиймэрхүү. За ингээд Беппу одоо онсенгийн эх орон тийм ээ Беппуд хийсэн аяллаа ингээд дуусгаад одоо ингээд Фукуока руу явна. За зүгээр 1-2 хоногт бол бүх юм нь үзэж харж аваад амжихгүй тэр бол тодорхой. Зүгээр одоо сонирхолтой ганц 2 газруудаар ороод ингээд явж байгаа тий. За ингээд Фукуока руу явцгаа зэмрөө. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үгээр өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.